Монголын ардчлалын нэгдэл санаачлаг төрөмс байгууллагын Уранга аймгийн зарим сумдад ажиллаад ирлээ. Тэд ардсан намын гишүүд дэмжигчид болон жирийн иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонслоо. Иргэд засгийн газрын өнгөрсөн 100 хоногийн ажлын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Уулзалтыг Уранга аймгийн хар орон хужир зүүн Баяулан болон 10 ихэр хотод зохион байгуулсан бөгөөд ардсан намын нарийн бичгийн дарга Батхүү, улсын хурлын гишүүн Моон санаачлаг төрөмс байгууллагын ерөнхийлөгч болд гүйцэтгэх захирал Батбүрүү захуулж болдоотор нар оролцсон юм а. Иргэдийн хувьд уг уулзалтанд ихээхэн ач холбогдол өгч ирсэн байла. 10 ихэр хотод л ихэд 500 иргэд цугласан байна. Уулзалтаар ерөнхий сайд Эрдэнэтийн засгийн газар өнгөрсөн 100 хоногийн хугацаанд юу хийв гэдэг асуудал нэлээд хөндөгдөж байна. Тухайлбал сайн малчин хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн малчны зээлийн хүүг 10% байсныг цуцалсан, за ахмад наснуудын хамтын төтвөрийн тухай хуулийг цуцалсан гэд иргэдийн нийгмийн амьдралд шаардлагатай олон хуулиудыг хэрэгжүүлэхгүй байх шийдвэр гаргасанд иргэд сэтгэл дундуур байгааг хэлээд амлалтаас авахарсан уг үйлдэлээ болох хэрэгтэйг хэлж байсан юм а. Яг 100 хоногт бол аливаа засгийн газар энэ 4 жилийнхаа хандлагыг гаргаж гол ажлынхаа эхлэлийг тавьдаг. Энэ 100 хоногт дандаа юмны төгсгөл хийгдлээ. Тийм ээ. Одоо ерөөсөө тийм ээ өмнө хийгдэж ирсэн ажлуудыг сайн хөтөлбөрүүдийг зогсоох, тийм ээ эрх зүйн шинжилгээг зогсоох, нийгмийн халамжийн бодлогуудыг зогсоох, гэр цэцэрлэгүүдийг хаах, хамтын тэтгэврийг болиулах гэдэг дандаа одоо тийм юмыг болиулсан сайн эхлэлүүдийг зогсоосон ийм 100 хоног болсонд бол одоо Цэдэн бол дараагийн 100 жилээс илүү бол ер нь тэгээд олон түмнийд анхаарал татсан ийм асуудал бол үндсэндээ гарсангүй шүү дээ. Тэгэхээр ингээд бүтэн 100 хоног зөвхөн томилгоо яаж ажлаас нь хүн халж тийм ээ 100 хоног зөвхөн одоо бусдыг муусан уус төржид хийж эдийн засгаа унгаах хөтөлбөр татвар нэмэх санаачлалууд гаргаж тийм ээ хүн төгрөгийнхаа ханшийг одоо год татан унгааж эдийн засгаа сүрлэлүүд түлхэж ийм л тийм одоо үнэхээр үрдэн муутай 100 хоног болчихоо гэж харагдаж байгаа. Тэгэхээр одоо бол бид бол үнэхээр зүгээр сууж болохгүй ханцуу шамлан одоо энэ засгийн газрыг ард түмнийхээ өмнө хүлээс үүргээ хэрэгжүүлэхэд нь бол тус дэм үзүүлж шахал шаарддаг үзүүлж ажиллах ийм цаг үе иржээ. Партийн намыг ард түмэн итгэлж сонгосон боловч өндөө ухарсан шүү. Яг гэвэл оюутны далаалга байна, хүүхдүүдийг ялгуурлаж байна, өгшчүүлийг ялгуурлаж байна. Одоо тэтгэврийн насыг нэмж байна. Мөн одоо сая гэтэл манай аймаг Уранга аймаг дээр их хурлын дарга Мягомбын инколд эрэхтэй ардчлсан намыг сонгох юм бол одоо ард түмний одоо хогшуу гэдэг утгатай үг хэлчихэл буулаа штэ энэ дээрээс гэх мэтчлэн бол одоо ухралтыг бол зөндөө хийж байна. Засгийн газрын амлалтаасаа хүрсэн үйлдэлээс гадна төрийн албан хаагчдын халаас сэлгээ хэрэгс хэтэрж байгааг иргэд хэлсэн. Тухайлбал Уранга аймагт гэхэд Аззаа орон нутгийн өмчт компаниас цалингаа тавьж чадахгүй байгаагаас зарим ажилчдад чөлөө олгох нэрээр олон хүн хаасныг хэлж байсан юм. Үүнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ишт орж дарга тайлбарыг өглөө. Бүгд ашиг орлого нь юу вэ гэдэг нь заавал хэлдэг. Сая шинэ өдөртөө ажил хэрэгсэл Аззаа компани 360 сая төгрөгийн үлдээ байсан. Орон нутагт Монгол Ардын нам ирэх байснаас хойш албан тушаалууд дээр төрийн албан хаагчдыг хомроглон хаалгын үйл ажиллагаа эхэлж байна. Үндслэгүүгээр 7-8-аар нь ажлаас нь халж байна. Бүтцийн өөрчлөлтөөр халж байна. Зөвхөн нөхөр нь ардсан нам гэсэн шалтгаанаар их нэрийг нь 20-30 жил ажилласан төрийн албанаас нь халж байна. Бид энэ талаар бол аймаг орон нутгийн удирдлагатаа бас шаардлага хэлж ярьж ойлголцож байна. Гэхдээ энийг хүлээж авч байгаа юм алга. Цаашдаа чинь сонгуул өнгөрсөн сошиалын төрийн албан хаагчдыг хомроглон хаалгах энэ байдлууд бол үргэлжлэх юмшиг байна. Тэгэхээр иргэдтэй хандаж ирэхэд бол энэ байдлаас гарах гарц бол харилцсан хяналттай байх. Орон нутгийн өөрөө удирдах сумын төвшөнд бол иргэдийн алдсан намд олонхын саналыг өгж ийн иргэдийн жоохон энэ замбраагүй байдал жоохон хяналттай болцог хангаж өгөөч гэж хүсмээр байна л да. За гисэн ч иргэд хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Үүнээс гадна хөтөлбөрийн хэлтээс халамжийн хэлтсийг нэгтгэх нэрээр ардс намын тодтголтой хүмүүсийг хаасан, за Эрдэнэт булганы цахилгаан түгээх станцаас 10-аад хүнийг хаасан гэдгийг их сурвалжууд хэлж байсан юм а.